За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн өглөөний орой мэнд хүргье. За өнөөдөр бол 2025 оны 9-р сарын 9-ний өдөр. Энэ өдөр яг юугаар онцлогтой байгаа вэ гэхээр одоо 3.9 давхцсан өдөр байгаа. Буюу одоо Numberlog талаас 2025 он маань өөрөө одоо 9-ийн дотоод жилээ. Буюу өнөөдөр 9 сарын 9 2025 оных гэдэг утгаараа 3-9 давхцаж байгаа гэсэн үг. Энэ үед ер нь яг яадаг вэ? 2025 он буюу энэ 9 тоон яадаг вэ гэх юм бол ер нь бол ингээд одоо юмны төгсгөл дуусгах эцсийн үзэх ч юм уу те иймэрхүү утга агуулгатай байдаг. Тэгээ яг энэ утга агуулгын хүрээнд өнөөдрийнхөө мэрэгэн маань та бүхэн маань энэ 2025 ондоо буюу 9 дотоод жилдээ багтаж дуусгах ёстой зүйлс юу вэ? Яавал дуусгах одоо чадах вэ ч юм уу те иймэрхүү одоо хэдүүл асуултуудыг асууж хэдүүлээ шаардлагатай хариултууд авна. Тэгээ та бүхэн маань энд байгаа 3 группээс өөр таалагдж буй, татагдж буй үзрээ сонгоод өөрсдийнхөө группүүдийн уншлагыг сонсоорой. За нэгдүгээр группийнх маань уншлагатай тавтамаар л. За хэдүүлэнхэн сонгосон хөзөр болон чулууны хувьд. За чулуу нь бол одоо ийм ерөнхий яг суур бүтцэн ногоон өнгөтэй. Тэгээ тэн дээрээ ийм улаан одоо бор ч юм уу те тэгсэн юм цагаан саарл судалтай. Ийм чулуу хэдүүлээ сонгосон байна. За ингээд хамгийн түрүүнд чулууны өнгийг харахад надад ингээд ногоон өнгө нь буюу одоо ийм зүрхэн чакра айгүй мэдрэгдээд байна. Магадгүй тийм гомдол, тунирхал иймэрхүү зүйлстэй холбоотой одоо үйл явдал за нэг сүүлийн 6 сар за эсвэл сая энэ 6 сараад ч юм уу ийм бол одоо тэмхүү үйл явдалтай нүүр тулсан хүн байж магадгүй, хүмүүс байж байгаа магадгүй. За нөгөө талаас бол одоо юу гэдэг юм те нөгөө бодлын хүлээ гэдэг шиг те яахаа мэдхгүй шийдвэр гаргаж чадахгүй байгаа тийм хүмүүс байгаа бололтой гэдэг нэрвэн. Тэгээ нөгөө талаас энэ одоо ийм борч юм шиг хүрэн чим шиг нэг нэмэр өөр бас ингээд нэг туяарсан байгаа өнгийг ингээ харахаар тага бүхний маань одоо үндэс хүрт нөгөө талаасаа юу хуйлгаан хүрт ч юм уу те ийм хүрттэй холбоотой тодорхой хэмжээний ийм суур асуудлууд байгаа бололтой. Нэг талаасаа одоо ерөнхий та бүхний маань ийм том зургаар асуудал нь одоо бүх юмныхаа ингээд одоо суурийг тавьж дуусгах, суурийг тавьж эхлэх ч юм уу те. Иймэрхүү зүйлсийг одоо бодож байгаа, зэгцлэхийг хүсэж байгаа ч юм уу те. Хүмүүс айгүй их нэгдүгüүрт байгаа шинж дарагчнаа. Чулууны одоо энерги болон ерөнхий ингээд одоо тогтцсон шинжилээд үцгэд. За тэгээд хөзрийн маань хувьд хэдүүлэн сонгосон үзэр болохоор The Lovers гэдэг үзэр байна. За хэдүүлэнгийнх нь одоо 2025 онд багтаад буюу 9 дотоод жилдээ багтаад дуусах ёстой одоо зүйл юу вэ гэх юм бол ер нь мэдээж хайр дурлалтай холбоотой. За энэ дээр хөзрөөс мэдрэгч энерги хувьд болохоор одоо байгаа хүнтэйгээ одоо ингээ хүн цааш та хамт байх уугүй юу гэдэг шийдвэрүүдийг гаргах гад байж байгаа хүмүүс маш их байна. Нөгөө талаасаа одоо ийм надаа ингээ одоо юу ихнэр ч юм уу нөхөрөө ингээ олдохгүй юм байна уу би ингээ ганцаараа л бах тавилантай юм байна ч юм уу те нэг иймэрхүү бодолтой хүмүүс бас байгаа дээ. Өөр нөгөө талаас одоо ийм хостой байгаа ч гэсэн одоо ер нь ийм үерхлээ харилцаад гэхдээ тэр нэг хөнгөн хэлбэр гэсэн үг шүү. Буюу одоо нэг дөнгөж ингээд нэг болцож малцдаг иймэрхүү хэлбэртэй явж байгаа хүмүүсийн маань хувьд болохоор яг энэ хүн одоо миний хүн те цаашдаа ингээ үерхэд итгээд явах ч юм уу одоо за энэ хангичул юм уу те ийм хүн мөн үү биш үү гэдэг ийм бодлоод. Тэгээ нэг ийм 3 point орж ирлээ. Хөзрийн маань энергис. За хостой хүмүүсийн маань хувьд буюу одоо байгаа хүн маань одоо миний ирээдүйн заяаны хань эсвэл цаашдаа ингээ амьдралаа ингээ авч явах хамтдаа ингээ авч явах одоо миний ирээдүйн яг нөхөр мөн үү биш үү гэдэг дээр одоо эхнэр мөн үү биш үү гэдэг дээр те ингээ шийдвэр гаргах шаардлагатай хүмүүс байна. 25 онд багтаад энэ бол та бүхний хувьд бол 25 онд багтаад хийх ёстой, шийдэх ёстой, дуусгах ёстой одоо ажиллаа гэх юм уу те зүйлээ гэсэн үг. За харин нөгөө хамгийн сүүлд хэлсэн яг дөнгөж нэг харилцаагаа ингээ эхлээд нэг болцооны ч юм уу те иймэрхүү төвшөнд явж байгаа хүмүүсийн маань хувьд яг энэ хүн ингээд миний цаашдаа ингээд хамтдаа удаан хугацаанд байх хүн мөн үү биш үү гэдэг одоо ингээд мэдэх тэрийг ойлгох
Одоо ийм цаг гэдэг зүйлийг хэлж байна. За харин хосгон хүмүүсийн маань хувьд болохоор би ингээд юу гэх юм те ганц би ингээл яваад байх юм шиг байна. Эсвэл ингээд хүнтэй үргэлжсэн ч ингээд салаад ерөөсөө ингээд болж утдаггүй ч юм одоо тиймэрхүү хүмүүс байх юм бол ингээд байгаад байгаа байхгүй юу? Иймэрхүү хүмүүс яг л нэг иймэрхүү боталтай байгаад байна. Тэнгүүт одоо энэ бодлоос өөрийгөө ангижруулах гэдэг ийм одоо 3 төрлийн хайр дурлалтай холбоотой 3 өөр статустай хүмүүс дээр мэн ийм 3 өөр төрлийн 25 багтааж хийж дуусгах хэвээр. Одоо нэг талаас ажил одоо асуудал гэх юм уу те шийдэх хэвээр асуудал дуусгах хэвээр ажил байна гэсэн үг. За би тэгээд үндсэн чакра үзрөөсөө мессеж авсан байгаа. За та бүхэндээ би дөрөв энэ чулуун дээр хэлжсэн да ийм нэг бодлын хүлээч юм уу иймэрхүү юм байна. Тэгээд энэ үндэс хүрт ч юм уу одоо хувилгаан хүрттэй холбоотой нэг тийм суур асуудлууд байна гэж хэлсэн да. Тэнгүүд одоо ингээд чакра үзэн маань бол ер нь яг л энтэй адилхан чулууны маань хэлжсэндээ адилхан утгатай одоо үзрүүдийг гаргаж ирлээ. Тэгээд чакра үзрэн маань та бүхэнд хэлж байгаа зүйл бол одоо өнгөрсөнтэй холбоотой ямар нэгэн дурсамж өнгөрсөнд одоо тий одоо хайр дурлалтай холбоотой авчихсан шарах эсвэл одоо хин нэгэн залуу ч юм уу тий одоо эмэгтэйгээс болоод ингээд одоо бүх эмэгтэйчүүд бүх эрэгтэйчүүд ийм юм байна гэж боддог бодол зүйлстэй хүмүүс байвал энийг одоо хэдүүлээ ингээд релиз хийж тавьж явуулах шаардлагатай. Одоо л энэ ерөөсөө хэдүүлэнгийнх нь амьдрал хэрэггүй. Яг хажуудаа байгаа хүнээ эсвэл хажууд нь хүн байхгүй ч гэсэн ирээдүйдээ итгэхгүй нөгөө өнгөрсөн үнээсээ болоод ингээд яг одоо дэм сонирн байгаа болвол одоо ийм хөдөлгөөний бүх хүмүүс маань энэ бодлыг бүр тархинасаа ингээд юу ч авч явах хэрэгтэй байна. Өөр хэлж байгаа зүйл нэг юм бол ингээд өөр дээрээ жоохон ийм unrespect хүндлэлгүй харилцаа. Өөр өөртөө хүндлэлгүй харилцах. Өөрөө өөртөө ийм одоо юу гэх юм те жоохон нэг тийм яг муухай аманд яаж сони муухай үг орж ирээд энэ арчаагүй гэдэг үг. Тийм байдлыг ингээд үүсгээд байна гэдэг зүйл ингээд амар тодор бууж ирээд байна. Одоо энэ өнгөрсөндөө энэ асуудал энэ энергитэйг холбоотойгоор та бүхэн маань одоодоо яг өөрийнхөө юм хүснээрээ байж чадахгүй одоодоо жоохон юм өөртөө арчаатай биш байдлууд ингээд хэдүүлэн дээр хэв шинжүүд байгаа болохоор энэ зүйл өнгөрсөнтэй холбоотой энэ бодлууд бүх юмнуудаа тавьж явуулаад артаас нь яг өөртөө анхаарч өөрийнхөө энэ зассан эсвэл өдөр тутамдаа гэж бодож зорьсон зүйл байвал тий тэрийгээ яг өөртөө итгэлтэйгээр өөртөө яг зориг болгоод өөртөө яг ингэж хариуцлага тавьж байгаа тэр зүйлс ингээ хийж дадмаар байна. Энэ дээр анхаармаар байна. За тэгээ нөгөө талаас болохоор одоо хостой хүмүүс дээр ялангуяа одоо нүг ирээдүйдээ хамт байх хэсэгтэр шийдвэр гаргах ч юм уу тий иймэрхүү зүйлс дээр болвол хэлж байгаа зүйл нь ирээдүйд болвол одоо за юу юм дээ нэг ийм жоохон юм сонин нэг тийм үгүй гэдэг нэрийг багаад байгаа байхгүй тэр нь юу гэсэн үг юм бэ гэхээр шүү дээ энэ хүн мөн гэтээ чи биш гэвэл бас биш ч байж болно шүү гэдэг нэг юм тийм мөртлөө үгүй гэдэг ийм нэг утгатай мессеж орж ирээд байгаа байхгүй юу тэгэнгүүт яг хуу ингэ нэг бот одоо ингэ надад төрж байгаа мэдрэмж нэг тархиноттой бодогч байгаа ингээ бодол гэх юм уу ийм юмар ингээд анзаараад бас ингээд үзрүүдийнхаа энергийг ингээ мэдрээд ингээ үцхээр одоо танаас ингээд шууд хамаарсан боيو. Окей би энэ эмэгтэйтэй эсвэл энэ эрэгтэйтэй яг ирээдүйг холбоно чадна гэж өөрийнхөө зөв итгэх гэх юм уу те тэр үндэ итгэх өөртөө итгэх тэгжээж цаашаа явж чадна. Хэрвээ ч итгэхгүй нэг нь итгээд нөгөөх нь итгэхгүй бол байхгүй шиж болно. Гэтэл амир нэг талаас нь маш товч мессеж гэх юм уу те хэлж байна. Тийм буюу одоо ер нь бол ийм итгэлтэй ирээдүйдээ итгэлтэй байна уу гэдэг зүйлийг та бүхэн маань хэлээд байгаа. Тийм болохоор та бүхэн яг одоо энэ дээрээ л сайн анализ хийж өөрийнхөө бодож дүүнэрээ нөгөө хүнээ болон өөрийгөө. Одоо юу хий энэ ч одоо нэг талаас хайр дурлал усын харилцаа гэдэг зөвхөн та мундаг байгаад нөгөө хүнтэй одоо хичээхгүй болол энэ харилцаа бас сайн явдгүй ч юм уу тийм иймэрхүү кейсүүд байдагтай адилхан байдаг болохоор та зөвхөн нөгөө талаа гэхгүйгээр өөрийгөө ч бас харна өөр дээрээ ч анализ хийн буцаагач нөгөө хүнээ харна нөгөө дээрээ ч анализ хийн. Тэгээд үнийг хартаас хойдуулээ ирээдүйдээ яг цаацын үнтэй муу юм байна биш юм байна гэдэг үнэлтэндээ хүрнэ. Тэгээ нөгөө талаасаа та нөгөө хүсвэл тийм байж болно хүсэхгүй бол үгүй ч хийж болно гэдэгтэй нь хэлж байгаа зүйл нь юу вэ гэхээр за
За магадгүй могой, үхэр, гахай жилтэй хүмүүс. Энэ жилтэй хүмүүсийн хувьд бол үгүй гэдэг шийдвэр гаргацсан ч ирээдүйн дараагийн хүн болвол хангалттай байгаа нэг тийм нэр мэдрэгдэж байна. За бусад одоо дурдаагүй одоо тий жилтэй хүмүүс дээр бол нэг одоо байхгүй гэсэн үг юу бол ерөөсөө биш. Яг одоор ингээд нэг тодорхой мэдрэгдэж байгаа нэг юм шүү. Бус хүмүүс мэнд бол хангалттай өөрсдөө та бүхэн мэнд одоо хичээгээд зөв шийдвэрээ гаргаад цаашдаа ирээдүйдээ ихтэй байж чадах юм бол энэ хүнээс байсан ч ганцаараа байсан ч дараагийн шинэ хүн бол гарч ирэх бүрэн боломжтой гэдэгтэй харин өөрөөсдийнхөө зүрх сэтгэл оюун бодолтой итгээрэй гэдэг одоо энэ зүйлийг хэлж байгаамаа. За тэгээд одоо амьдралын энэ алсын хараа юм хүсэл тэмүүлэл гэдэг зүйл. Ялангуяа хосын харилцаан дээр жоохон ингэж байгаа мó хамт байхдаа гоё байдаг ч гэсэн юм тийм хараад өнөөдөр энэ намайг ингэзэнгүү. Өнөөдөр намайг хайраа гэж дутсангүй ч юм уу тий хайртай шүгэжсэнгүй эсвэл өглөө сэрсэн чи залгасангүй гэдэг ийм одоо гомдлох мэдрэмжүүд амар их байгаад байна одоо. Ялангуяа эмэгтэй хүмүүс дээр л энэ мэдрэмж илүү байгаа харагдаж байна. Гэтэ бас зарим нэг эрэгтэйчүүд дээр бас харагдаж байна. Гэтэ илүү дийлэх нь эмэгтэй шүү. Одоо юу хин те өнөөдөр таныг хайрлаагүй байлаа гэ маргааш хайрлахгүй гэсэн үг нэг талаасаа биш. Гэхдээ бас өнөөдөр хайрлахгүй байна гэдэг нь маргааш таныг хайрлахгүй ч гэж магадгүй гэдэг одоо аль нь одоо ийм нэг хоёр талтай штэ. Тэгмүүд хүзрээ хэлж байгаа зүйл болохоор за өнөөдрийн хайр дурлал өнөөдрийн үйл хөдлөл ямар байх нь өнөөдөртөө чухал. Гэхдээ чи маргаашаа яг юу гэж төсөөлж байгаа юу гэж бодож байгаа гэдгээ өөрийнхөө хувьд өнөөдөртөө сайн бодоорой гэдэг юм хэдүүлгийн хувьд илүү юм тарих зүрхтэйгээ ингээ энергитэйгээ ажиллах шаардлагатай л байгаа тань л да. Би ганцаараа л байна. Байх юм шиг байна уу гэл бодчих юм бол ганцаараа л байна. Эсвэл за энэс үн салхал юм шиг байна. Өөрийнхөө зүгээр юу хин нэг удаагийнхаа өнөөдөр болж байгаа үйл явдал дээр үндэслээд тэгээд дүнэлт тэгээд шийдвэр гарчин бол яг л тэр үгээр юм болно. Амир энгийн нэг талаасаа та бүхэн мэр хитрхи тархин дотроо ингээл ургуулж бодоод нэг талаасаа хитрхи гомдолтой эсвэл эмзэг хандаад байгаагаас үүдээд энэ одоо нөгөөний шийдвэрээ гаргах дээр ингээд алдаад байгаа хүмүүс их байгаад байна. Тэнгүүд хүзэр маань юу зөвлөд байгаа юм бэ гэхээр өнөөдрийн үйл явдал бол өнөөдөртөө чухал. Маргаашийн үйл явдалтай чи бэлэн үү? Маргааш чи сайнаар харж гин үү, муугаар харж гин үү? Үргэлж сайнаар хараа сайн байхын төлөө чи хичээвэл яг л тэр үр дүн гарч иж чаднаа, болноо. Хэрвээ чи өнөөдөр гэсэн чи маргааш шалгаагүй ингэх юм бол чанд маргааш саандсан чи яг л өнөөдөр юу гэж боцсон яг л тэр шиг л хүлээж авна. Гой зүйл юм ч гэсэн. Тэгээд нэг ийм одоо мессежийг танд өгöd байгаа байхгүй юу? Буюу одоо нөгөөний хэдүүлэнгийнх нь хувьд одоо энэ шийдвэрээс асуудлын зүйлс байгаа шүү дээ. Энэ дээрээ болохоор яг энэ нэг талаасаа хандлага, нөгөө талаасаа яг энэ өөрийгөө анзаарах болон өрөөл буюу одоо нөгөөний хамт байгаа хүний анзаарах, нөгөө талаас өнгөрсөнтэй холбоотой өөрийнхөө бодол, үзэл бодол, энерги дээрээ анзаарч хэрэгтэй зүйлсүүдэд тавьж явуулах, буцаагаад ирээдүйтэй холбоотойгоор ирээдүйтэй ингэ итгэлтэй байх гэдэг ийм нэг талаасаа сүнслэг, нөгөө талаасаа маш юм бодолтой холбоотой, бодлын хүчтэй холбоотой, хувийн ингээд энергийн төвлөрөлтөй зүрхэн чакратай холбоотой иймэрхүү зөвлөгөөнүүдийг та бүхэнд өгч байна. Тийм болохоор саяны хэлсэн одоо үзрүүдэн маань хэлсэн энэ зөвлөгөөнүүдээс одоо өөртөө ингээд хэрэгтэй гэснүүдийн catch up хийж аваад хэрэгжүүлээрэ гэж та бүхэндээ зөвлөмөр байна. За тэгээд би нэмэлтээр Helen Waters гэдэг үзрөөсөө бас 2 зөвлөгөө авсан. За тэгээ хөзрийн маань хэлсэн зөвлөгөө юу вэ гэхээр бол Into the Unknown, Making Waves. За ер нь бол маш энгийн нэр болол ингээд бити ингээд дотор бай. Өөрийгөө ингээд дотгошоогоо байгаа дотроо бити бодоод. Зүгээр урагшаа хөдөл одоо яг цаг нь мөн одоо гарч ир одоо үйлдэл ав гэдэг юм хэлээд байгаа байхгүй юу хий ингээл тохиромжтой цаг нь болохын хүлээгээд байгаа ч юм уу тий иймэрхүү зүйлс нэг талаасаа байгаад байна. Нөгөө талаас ингээ айцтайгаа нүүрт болох гэдэг одоо маш ингийн одоо яг энэ Into the Unknown дээр энэ дэр ингээ байна шүү дээ. Facing your fears гэдэг айцтайгаа нүүртүүл. Одоо тэр нь өнгөрсөндөх үйл явдал болон ирээдүйтэй холбоотой, болон одоотой холбоотой. Ер нь чакра өмнөх сая чакра үзүр дээр яг энтэй холбоотой мессежүүдийн хангалаад илэрэнгүй хэлээд өгсөн гэж бодож байна. Яг нэмэлтээр хэлж байгаа юм яг одоо цаг нь шүү. Өөртөө жоох ихтэй бай. Ямар ч шийдвэр гаргасан та одоо энэ ондоо багтаад энэ шийдвэрүүдээ гаргах юм бол ямар тааж
зөв үедээ зөв цагтаа зөв зүйлээ л хийж байгаа гэдэгтээ итгээрэй. Тэгээ бодоорой. Тэгээ нөгөө талаас ингээ хөөцрийнхөө энерги харахаар одоо энэ хойно ингээд юм эргүүлэг байгаад байгаа байхгүй юу? Энэ бол таны өнгөрсөн болон яг одоо. Гэхдээ та урагшаага ирээдүгээ яг л энэ дээр байгаа нь оргил шиг харж бодож төсөөлж итгэж чадвал та энэ эргүүлээс гараад тэр дээшээгээ тэр энэ нарлуу ч юм уу те энэ зөвлөө энэ гэрэл рүү тэмүүлж хүрэх боломжтой гэдэг ийм зүйлсийг зүйлс харагч байна. Нөгөө талаасаа та ингээд энэ зүйл рүү биш урдах ирээдүг рүүгээ урагшаага харж байгааг анзаархад энэ хүчрээс анзаарах юм бол та ингээд өнгөрснөө болоод тавьж явуулж чадчихна. Өнгөрсөндөө бүх зүйлсээ нэг талаасаа уучилж, нэг талаасаа хүлэн зөвшөөрч, нөгөө талаасаа айцтайгаа бүр нүүр тулаад өөрийгөө шинчлээд урагшаага ингээд тэмүүлж чаднаа гэдэг одоо тийм нэрийг энэ хүчрээс бас ингээд харагдчих байна. Одоо л хэдүүлээ жоохон нэг одоо энэ хүзэр шүү байгаа л гэсэн үг. Ирээдүйд энтэй холбоотой энэ найзтайгаа нүүр тулцлах өнгөрсөнтэй холбоотой бол энэ одоогийнхоо нөхцөл байдалтай холбоотой зүйлс ч юм бол ирээдүйд бол хангалттай, гэрэлтэй, гэгээтэй байгаа шүү гэдэг зүйлсийг хүзэр маань та бүхэнд хэлж байна. Тийм болохоор хэдүүлээ энэ дээрээ сайн гоё анхаарал төгмөр байна. За тэгээ би одоо 9 дугаар сар маань бас одоо 3-1 дөнгөж өгөрж гин. Тэгээд одоо үлдсэн одоо энэ 20 гаруй хоног нэг дөг групп байх юм байна. Одоо юун дээр анхаарах хэрэгтэй вэ? Яах хэрэгтэй вэ гэдэг одоо тийм зөвлөгөө мессежийг бас нэмэлтээр аммаар санагдаад тэгээд сая үзрээ ойлоо шаардлагатай үзрүүдийг гаргаад ирсэн. За тэгээд ер нь бол 9 дугаар сарыг маш энгийнээр одоо дүгнүүл justice гэдэг үзэр дүгнэж болно буюу хэдүүлээ шүүхэл цаг. Асуудал юу вэ? Хэцүү юм юу вэ? Зөв нь юу вэ? Буруу нь юу вэ? Энэ хувь хүн дээрээч тэр мөнх санхүүн дээрээч тэр амьдрал хайр дурлал дээрээч тэр найз нөхөд дээр ажил карьер дээрээч тэр. Одоо жишээлбэл юу гэсэн үг вэ гэх юм бол энэ зүгээр жишээ шүү за. Одоо ингээд найз нөхдөдөө шүнээл гэсэн үг. Маш энгийнээр. За энэ нь бол үнэхээр хоёр нүртэй байсан. Тийм болохоор энтэй бол найзлахгүй. Тэрэндээ ихтэй бай. Хэдүүлээ шүүгээд гол нь эндээ ихтэй байгаа шийдвэрийг гаргана. Цаг нь болохоор нэг талаасаа танд амьдрал яг хэн зөв байсан, хэн буруу байсан, юун аль шийдвэр таны хувьд зөв байсан, таны хувьд буруу байсан, юун дээр алдсан бэ гэдэгтэй одоо шүүгээд үүнтэй ихтэй байгаад гаргасан шийдвэрүүдийн ардах одоо үр дүн гэх юм уу те нөлөөг нь цаг нь ирэхээр танд амьдрал өөрөө ирээдүйд харуулж өгнө гэдэг зүйл хэлээд байгаа байхгүй. Тийм болохоор одоо бүх зүйлээ шүү хэрэггүй гэсэн зүйлүүдээ яг өөртөө ихтэй ингээд өөрөөсөө хас байхгүй болгох тавьж явал хаяхын алд заага барихын барьж ч юм уу те ийм зүйл. Тэгээ мөнгө санхүү тиймэрхүү зүйлс дээр нэг талаасаа юм одоо шүүх цагтаа одоо иймэрхүү зүйлээр явах шаардлагатай ч юм уу те шүүх мүхээр явах иймэрхүү хэрэгцээ шаардлагатай хүмүүс бас тодорхой хэмжээнд байж аж магадгүй. Тэгвэл одоо бас яг явах цаг нь зөв шүү. Тэгж бодож байгаа хүмүүс байгаа бол одооноос яг одоо мөнгө санхүүтэй холбоотой те ийм шүүх мүхээр явал айгу зүгээр үе байна гэж бол 9 дугаар сартай холбоотой хүчир манаас нөгөө талаас өгч байна. За тэгээ нэмэлтээр болохоор за хүүхдтэй хүмүүс байгаа болвол хүүхдийнхаа яг ирээдүг одоогоо сайн тодорхойлоорой гэдэг зүйлийг бас хэлж байна. Юг хүүхд маань юунд дуртай, юу хиймээр санагдаад байна. Ер нь өдөр тутмын юу сонирхоод байна гэдгийг ингээд олж мэдэх. Нэг талаасаа одоо том хөлтөөл те одоо сурагч ч юм уу дөнгөж оюутан болох ч юм уу те. Гэтэ 10 дунд баг дунд ахта сурвал хамаагүй яг тухайн хүүхдээс яг юу хүсэж чинь яаж гэдэг тэр одоо хүсэл, сонирхол одоо бодол те тэр зүйлүүдийг асуугаад тэрнтэй холбоотойгоор тэр зүйлийн гой дэмжиж өгвөл айгүй хэрэгтэй шаард бай шүү гэдэг зүйлийг үзэр манилж байна. За тэгээд нөгөө талаас болохоор бас ингээ бүх юмыг та бүхэн маань өөртөө хийх гээд байна. Хэтэрхий өөртөө юм болгоныг хийн барина гэж гүрийгээ ч юм уу те ингээ зүтгээд байгаа хүмүүс байна. Жохон хажуу хаваасаа таньдаг найз нөхдөөсөө ч юм уу хамаатан садан гэр бүлээсээ энэ 9 дугаар сартаа хийх чагаа зүйлс дээр жохон юм туслалцаа ингээд гоё авал те. Тэгвэл айгүй илүү дэмтэй одоо илүү ганцаараа их зүйлээ хамтын үчээр илүү уртан дүүрэн гой сайн хийж чадхаараа гэж байна. Тий. Тэгээ нөгөө талаасаа жоохон юм шунал хүсэл гэх юм уу те. Тэр зүйл дээрээ жоохон анхаарал өөрийгөө бариарай. Хитрхи юмд битээ шунаад жоохон хадгуураарай гэдэг зүйлийг бас та бүхэнд 9 дугаар сартай холбоотойгоор одоо иймэрхүү зөвлөгөө мессежүүдээ өглөө. За тэгээд ингээд энэ хүрээнд одоо нэг дүү групп байна уншлага дуусч байна. Тэгээ та бүхэнд байна ингээд 9 дугаар сар болон одоо 2025 оныг дуусгаас өмнө хийх ёстой зүйлстэй холбоотой зөвлөгөө мессежүүдийг хүргэлээ. Тэгээ та бүхэнд байна зөвлөгөө мессеж нь
таалагдсан, таарсан, хэрэгтэй зөвлөгөө мессеж байсан гэдэгт итгэлтэй байна. Та бүхний маань одоо ирээдүйн ажил, амьдрал, 9 дугаар сарын одоо ажил, амьдрал, хайр дурлал, гэр бүл, мөнгө, санхүү, эрүүл мэнд гэдэг бүх зүйл дээр нь сайн сайхан бүхнийг хүсье. За тэгээ та бүхэн маань хувийн уншлага хэлэх юм бол миний вавад доор зураас таараад гээд Instagram аккаунт руу бичээд хувийн уншлагын цаг авах боломжтой. Би хувийн уншлагаа энэ 9 дугаар сараас эхлээд 40 мянган төгрөгөөр хийж эхэлж байгаа. Хувийн уншлага нь бол нэг цаг хугацаанд хийгддэг. Эхний нэг 20 гаруй минут нь бол хэдүүлээ чакра үзрүүр энергийн уншлага бол хийгддэг. Тэн дээр бол та бүхний одоо 7 хүртэлтэй холбоотой одоо бүх төрлийн одоо мессежүүдийг зөвлөгөөнүүдийг өгдөг байгаа. Энэ бол бас нэлээд тийм таны одоо амьдрал, таны ихтэл анзаарч хараагүй зүйлсүүдтэй холбоотой юм гоё мэдээллүүдийг, мессежүүдийг өгдөг их тараатаас нэг дутхааргүй тийм сайн зөвлөгөө өгдөг богино хэмжээний уншлага байдаг. За тэгээ үлдсэн хэдүүлэн 40 минутад нь өөрсдөө хүссэн асуултаа асуугаад шаардлагатай хариултууд авч болтгоо. Тэн дээр бол заавал одоо 2 асуулт, 3 асуулт гэсэн зүйл авахгүй. Та бүхэн маань 40 минутаа багтаагаад товч тодорхойгоор 10 бол 10, 5 бол 5 асуулт хүссэн асуултуудаа асуух боломжтой шүү. Тийм болохоор та бүхэн маань тараад уншлага хийх бол хувийн уншлага хийх бол миний вавад доор зураас тараад тэгэд Instagram аккаунтыг дагаад дотроо ингээд DM-ээр бичээд хувийн уншлага хийгээрэй. Тэгээд хувийн уншлагыг одоо нөгөө би ирж хийдгүү эсвэл нөгөө нэг онлайнаар ч юм уу одоо эсвэл бичиж мэдтгүү гэдэг олон хүмүүс асуудаг. Хувийн уншлагыг бол яг уу би илүү ингээ уулзаад биетээр уулзаж хийхийг хүсдэг ч гэсэн яг миний бас хувийн амьдрал ажлын нөхцөл байдлаас хамаарат тех боломж одоогоор юу нь бүрдэхгүй байна. Тийм болохоор би хувийн уншлагаа юу нь бол Instagram-аар видео кол эсвэл voice call-аар яриад тэгээд хийдэг байгаа. Тэгээд бас хийлгэжсэн хүмүүс маань бас мэддэг байхаа. Ямар хувийн уншлага болдог, яаж явдгийг. Тэгээд тийм болохоор хэдүүл одоо тий хувийн уншлага хэлэхдээ видео колоор яриад Instagram-аараа колтод хийдгээ гэсэн үг шүү. Тэгээд хэлэх бол та бүхэнтэй мэдчээрээ тийм уншлагын таалагдсан бол лайк дараарай, subscribe дараарай, бас комент хэлгээгээрэй. Тэгээд бүгдэнд нь баярлаа, баяртай. За сайн байцгаана уу? 2 дахь группийнхэн маань уншлагаа дутамжлаа. За хэдүүлэнгийнх нь сонгосон хүзэр болон чулууны хувьд за чулуу нь бол ийм одоо гүн ийм хүрэн гэх юм уу те бор хүрэн юм шиг юм улаан өрөнгөтэй ийм чулуу байна. Хэлбэрийн хувьд бол ийм дөрвөлжин хэлбэртэй. Тэгээ дээрээ ийм нэг алтлагч юм шиг мөнгөлөг ийм одоо суддал одоо ийм жижиг ийм толб шиг зүйлүүдтэй. За ингээ хүзрийнхөө энергийн гэх юм уу те ингээ ачаач ингээд бас хүзрөө чулуугаа ингээ харахад тийм нэг хатуу чанга тийм байдал хамгийн ихэнд нөгөө талаасаа жоох ийм юмны гүнд ороод байгаа гэх юм уу одоо хэтрүүлэх гэж бас хэлж болно. Ямар нэгэн зүйлийг хэтрүүлээд байгаа нөгөө талаасаа ингээд хэтэрхий юмд хатуу чангандаад байгаа юм шиг нэг иймэрхүү энергийг одоо энэ чулуунаас маань ингээд мэдрэгдэж байна. Тэгээд ийм одоо юу юм баяр баясгал юм амьдралд ингээд жижиг ийм нэг гоё тийм баяр баясгалтай мөчүүдийг үсэж байгаа хүмүүсээс хоёр дахь группт маань байгаа юм шиг байна. За нэг иймэрхүү энергийг болж чулуунаас маань мэдрэгч байна. За тэгээд хэдүүлэнгийнх нь болохоор сонгосон үзэр Three of Cups. За баяр баясгал, найз нөхөд, нөхөрлөл гэдэг одоо зүйл ер нь бол за нэг талаасаа бол одоо тийм баг зэргийн тийм шоу зинг энергих гэдэг одоо зүйлтээс холбоотой байдаг. Тэгээ хөөцрийнхөө ингээ энерги мэдрэхээр ингээ одоо та бүхэн маань энэ 9-ийн дотоод жил буюу 2025 он дуусахаас өмнө хийж дуусгах ёстой зүйл яг юу вэ гэх юм бол за одоо юу гэх юм ер нь ингээ нилээн шоудаж одоо гарч орж тэ идэж удах хүмүүс байгаа бол одоо тэрийг ингээ зогсоож чадахгүй ч юм уу одоо тэ ингээ байгаа хүмүүс чон контролдож балансын ч юм уу тааруулж чадахгүй хүмүүс байгаа бол 25 ондоо багтаагаад хичээгээд яг одоо тэр зүйлтэйг холбоотой баланс хэдүүлэх хувьд барих эсвэл нэг талаас одоо тэр зүйлээс бүр гарах ч юм уу те тэг өстө жилээ гэдэг зүйл хэлж байна. За тэгээ нөгөө талаас болохоор юм нэг баяр хөөр мэдэртгүү юм болгонд юм зарчимж хатуу чанга ханддаг хүмүүс ялчгүй байна. Тэр хүмүүсийн маань хувьд болохоор одоо энэ зүйлийг зөөлөлж баярлж нөхөрлж хөөрж ингэж явах
цагаа нэг талаас энэ хатуу энэ зан чанарыг ингэж зөөлөх хэрэгтэй ийм одоо үе гэсэн үг энэ 25 оны дуусахаас өмнө. Тэгээ ерөнхий хэдүүлэн хянууд болохоор илүү одоо юу хин те тийм хувь хүний юм илүү мэдрэмжтэй дотоод юм хүсэл шунал те энэ зүйлтэй юм холбоотой 25 онд ингээд мэдрэмжтэйгээ илүү ажиллах энэ зүйлээ засах ёстой одоо ийм жил байна. За тэгээ би чакра үзрөөсөө шаардлагатай ингээд мессежүүдийг авсан байгаа. За хөзрийн минь хувьд бол хэлж байгаа одоо хамгийн энгийн юм уу те юм тод надад очих мессеж болвол creation буюу одоо бүтээх. Одоо жишээлбэл одоо энэ үйлсэн шүү дээ ингээд жоохон ууж идээд яваад ингэж мингээд те илүү ингээ найз нөхдөд нарийцсан гэж юм уу те ингэж яваад байгаа хүмүүс маань юу ирээдүйд юу бүтээхийг хүсэж байна, юу хийхийг хүсээд байна гэдэг зүйлээ хайж олоорой гэдэг зүйлийг хэлж байна шүү. Нөгөө талаасаа ингэж юу хин те хатуу чанга ийм байгаа хүмүүс маань болохоор тийм одоо ирээдүйд одоо өөрөөр хэлбэл ингээ бүтээх ёстой зүйл ингээ бүтээгээд ер нь ингээ сайн явж чадаж байна. Гэхдээ тэглээгээд нөгөө талаасаа буцаагаад одоо энэ те өдөр тутмын амьдралаас авдаг жижиг том аз жаргалууд мэдрэмжүүд гэдэг зүйлүүдийг бүтээж чадахгүй байгаа ийм нэрэг. Тийм болохоор одоо та бүхэн маань саяны хэлсэн зүйлүүд дээр ингээ анхаараарай. Энэ яад үл яг одоо ингээд юу байгаад байна л да энэ мессежийн ерөнхийд нь ингэж хэлэхгүй бол ямар ч хүн байж болно. Одоо 20-од насны 30-аад насны хүн байж болно 40-50 насны хүн аль насны хүн байх боломжтой болохоор одоо эрэгтэй эмэгтэйч гэж хэлэх хэцүү байна. Эсвэл залуу хүмүүс хөгшин хүмүүс ч гэж хэлж чадахгүй байгаа. Тийм болохоор та бүхний хувьд одоо саяны хэлсэн хоёр асуудал гэх юм уу те хоёр ингээд зүйлсээс аль нь байгаа вэ гэдгийг одоо миний хэлж байгаа мессежүүд дундаас ингээ аваа яваарай. Өөрийнхөө хувьд ингээ шаардлагатай мессежүүдээ өөртөө сонсоод яваарай гэж би бол хэлмээр байна. Тийм болохоор одоо creation буюу энэ үзэр дээр болохоор саяны хэлсэн одоо мессежийг юу нь өгч шүү. Илүү ингэ одоо яригдсан гэж юм уу ингэ яваад байгаа хүмүүсийн үед ирээдүйд юу бүтээх хүсэж байна. Тэр зүйлээ ол гэдэг зүйлийг хэлж шүү. Харин хитрхийн юм өөртөө хатуу зарчимтай чанга дэгтэй байгаа хүмүүс мэн өдөрт масаж жижиг юм аз жаргалыг бүтээгээрээ авах боломжтой гэдэг ийм зөвлөгөө өгч байна. За нөгөө талаасаа одоо юу хин энэ амьдрал чинь өөрөө тэр чигтэл ер нь бол баланс. Хитрхийн чи бүх юмд цагаан цас шиг байх юм бол чам дээр нэг л харт холбогдоход чи ингээл хэврэг болно. Яг л үнтэй адилхан байд болохоор хүн ингээд хар болон цагаан талыг тэнцвэртэй л авч явж байгаа хэрэгтэй. Сайн муу бүх зүйлүүдийг ингэж тэнцвүүл авч явж байгаа хэрэгтэй. Хитрхийн сайн байх гэдэг чиг эсвэл бүх юмдаа муу байх биш. Ийм одоо хандлага гэх юм уу те ийм мэдрэмжээр хандах бол ерөөсөө биш шүү. Эсвэл хитрхийн ингээ нэг юмдаа шунаад дандаа л ингээл ууж идэх нь гоё ч юм уу те. Эсвэл зөвхөн яг ажиллаа хийгээл өдөр бол өглөө болгон 6 цагт тосвол орой 10 гэхэл унтсан байх нь чухал юм шиг те. Ийм байхгүйгээр энэ бүх зүйлүүдийн баланс нь ингээ олоод. За өнөөдөр одоо юу гэх юм те хэдүүлээ гарч орлоо ингээд 100 тусгаас өмнө гээд ингээд сая одоо ингээд 100-ны цаг магт ингээд нэлээх гарсан бол за одоо ажил төрлөх хэллээ. Одоо гарч орохоо багасхыг. Одоо илүү ажилдаа өөрийнхөө хийж бүтээх ёстой юмд анхаарэ гэж юм уу те. Ер нь хэдүүлээ өөртөө мэдж байгаа шүү дээ. Юугаа ингээд хэцүү болохгүй байгааг, юу хэтрүүлээд байгааг, юун дээр алдаад оноод байгаагаа те. Тэнгүүд хүмүүс болохоор одоо нэг талаасаа юм таарот хөзрийн одоо энэ ерөнхий юм одоо те коллектив уншлага юм хүзүүлүүдээс яг нэг талаас айгүй гоё зүйл ингээд анзаарч харж чаддаг одоо зүйлүүдийн тийм одоо би бас энэ хэлж байгаа байхаа гэж бодоод байна. Тийм болохоор саяны одоо тий аль зүйлүүдэд хэтрүүлээд байна. Тэр зүйлүүдэд багасгаад буцаагаад одоо нөгөө ингээ алдагдсан эсвэл бага байгаа зүйлүүдэд сайжруулад өсгөөд дэвшүүлээд энэ балансыг хэвлээ байрна. За тэгээд одоо ирээдүйдтэй холбоотой ингээ санаа зовж байгаа хүмүүс тэ байгаа болвол нэг хитүүлээ бүр ингээл яана гэж бодоод авах шаардлага тийм амар байхгүй. Хитрхийх ирээдүйтэй холбоотой энерги зарцуулаад сэтгэлээ болоод ингээд энергиуд унгаад авах шаардлага байхгүй. Яад бол хэдүүлэнгийнх нь сахиус тэнгэрүүд та бүхний юм байна. Одоо ивэж хайрлж өгч байна. Хангалттай уртга ирээдүйхтэй ингээд дэмжгээд ингээд бэлдээд явж байна.
Зөвхөн одоо ингээд те хайр дурлалаас гадна ингээд сүнслэг талаас нь одоо сүнслэг зүүд нойр бие махбод тэр талаас нь нөгөө талаас нь бүтэн яг амьдралын одоо хэрэгцээ шаардлага байр сав мөнгө одоо унаа тэрэг ажил карьер эрүүл мэнд гэдэг энэ бүх зүйлэгтэй ингээд дэмжиж байгаа шүү. Дэмжих гээд бэлдэж байгаа шүү. Одоо та бүхэн маань тэнцвэрэл болчих юм бол бүх юмныхаа балансыг ил тааруулаад сураад эндээ яг дадаад сурчих юм бол цаашаа бүх зүйлтэй сайн явах бүрэн боломжтой. Энэ гүрвтэйгээ 2 дахь гүрвийг сонгосон энэ бүх хүмүүст хамаатай шүү. Та бүгдийн маань хувьд бүгднгийгтэй харж мандах тэнгэрүүд сахиусууд бүгдийг та ивэж байна. Урдах замигтай ингээд саадгүй, бартаагүй бүгдийн гой тэнцүү тэгш сайхан хайрт орлол мөнгө цаах бүх юм гой хуваарлаад ингээд хүлээгээд байж байна. Тийм болохоор саяны ингээд хэлсэн зүйлүүдэд засаад анхаарад энэ зүйлүүдэд ингээд энэ дандаа багтаагаад чатгаараа засаад ингээд дуусгаачвал тэгээд ер нь бол их жилээс одоо нэгэн дотоод жил шинэ эхлэлийг бэлэгдэж байгаа юм уу эсгэлээ та бүхэнд маань шин болом шин зүйлсүүд ингээд гоё цогцолж эхлэнэ гэдэгт итгээрээ. За тэгэхэд ийм зөвлөгөөг бол хөөцөр маань та бүхэнд өгч байна. За тэгээ би нэмэлтээр Healing Waters-ийн хөөцрөөсөө 2 зөвлөгөө авсан. За тэгээ хэлж байгаа одоо зөвлөгөө мессеж зүйлэх юм бол training, learning new hobbies, passions гэж юм л да. За тэгээл одоо яг үнээс нь л та бүхэн маань ойлгож байгаа шүү дээ. Суралц одоо хичээ шинэ хоббитой бол пэшнтэй бай, зоригтой бай тэ. Ийм зүйлийг ингээд одоо хэлж гин. Маш энгийнээр болвол энерги талаасаа ингээд одоо бас нөгөө талаас ингээд хөзрөө харах юм бол одоо юу юм те. Ер нь би ингээд өөрийнхөө одоо мэдэх хэвээр маа мэдсэн сурах хэвээр маа сурцсан ч юм уу те. Ер нь одоодоо бол би хангалттай гэж боддог хүмүүс байна. Гэтэ та бүхний минь буруу биш шүү заа. Та бүх минь одоодоо бол хангалттай байгаа. Гэтэ энэ зөвхөн одоодоо юм шүү. 26, 27, 28 онд одоо энэ дэлхий чинь ингээл өдөр болгоноо л улам өсөж хөгжиж байна штэ. Энийгээ дагаад одоо таны өнөөдөр байгаа ур чадвар маргааш үнцэнгүй болох магадлал эсвэл үнцэн буурах магадлал ингээ байгаа гэдгийг одоо хүн болгон л мэдж байгаа. Тийм болохоор өдөр болгон суралц, өдөр болгон давт хичээ, шинэ хобби, шинэ зүйлүүдийг сурж хайж мэдэж олоорой гэдэг зүйлийг хэлж байна. Өөртөө битээ жоохон бартаарай гэдэг зүйлийг хэлж байна шүү. Тэгээ хамгийн гол нь юу юм те та бүхэн маань одоо ингээд ирээдүй илүү юм ургаж цэцгэлж ингээд дээш явах гэдэг аахгүй юу. Тэнгүү та бүхэн маань одоо ийм жоохон бардах ч юм уу те би одоодоо болж ирсэн бодлоосоо болоод огцом ямар нэгэн тийм унах магадaltaй аль нэг одоо салбар аль нэг зүйл дээрээ тэрнээсээ заавал суралцаа цаашаа ингэж ойлгох магадaltaй хүмүүс бас ингэж зарим хүмүүс байна. Тийм болохоор нэг талаас анхааруулж одоо хөзөр маань та бүхэнд энэ мессежүүдийг ингэ өгч байгаа юм шүү. Тийм болохоор одоо юу юм те заавал хүн алдчихж ойлгодог биш. Одооноос окей нэрээ би одоодоо л барчаач ирээдүйч бас юу ч болох юм мэдгүй ямар ч юм болох юм. Тийм болохоор би одоо хилээ сайжруулах ч юм уу те. Эсвэл гадаад явах шаардлага гинтл маргааш гадаад явчих юм бол би одоо яана би энэ солонгос хэлийг эсвэл англи хэлийг ч юм уу одоо би энэ орос хэлийг мэдгүй штэ гэдэг хэдүүлээ сууж явах юм бол нэг талаас нэг боломж алдж байгаа ялгаагүй штэ. Тийм болохоор одооноос ингэ хилээ сайжруулъя, шинэ ур чадвар авъя, шинэ сургуулаад дахиад өөр мэрэгчлэр сурах ч юм уу те. Эсвэл гоё спортоор хичээлээ ч юм уу. Гэх мэтчлэн өөртөө юм шинэ хобби, шинэ зорилгоодыг байнга тавьж дандаа тэрэндээ хурж тэрнээсээ урам зориг авч ирээдүйдээ ингээд өөрийнхөө зорилгоо тавиад ингээд бүтээхийн төлөө ингээд яваарэ гэдэг зүйлийг та бүхэнд нэмэлтээр зөвлөгөө олгож өгч байна. За тэгээ би нэмэлтээр одоо 9-р сарын одоо 3-1 нь ингээд өнгөрж जैन. Тэгээд одоо цаана дахиад 20 хоног байна. Тэгээ би ер нь бол те нөгөө нэг одоо сарын ерөнхий төлөвтэй холбоотой мэрэг болвол яг хий гэдэг боловч яг нэг тэр үеийн боломж нь болддгоо. Тэгээ би өнөөдөр одоо энэ 9 сартаа хийж байгаа миний ингээд хамгийн ихний мэрэг болохоор үлдсэн ингээ 20 хоногт одоо хөзрөөс маань ингээ шаардлагатай зөвлөгөө мессеж өгөөч гэдэг одоо ийм бодол мэдрэмж төрөөд тэгээ би юм нэг 3 хөзөр сая зөвлөгөө мессеж болгож авсан. За тэгээ хөзрөө маань хэлж байгаа одоо ерөнхий одоо өгч мессеж нь л дээ Hermit. За Hermit үзэр бол маш энгийнээр юм ганцаардлыг дотгошоо гүндээ байх иймэрхүү нэрхтэй байдаг.
одоо хоёр дахь группийг мань одоо тий сонгосон хүмүүсийн хувьд ер нь жоохон нэг тийм эсвэл хэтэрхий төвийг сахиж илүү ингээд зарчимтай эсвэл маш тийм жоохон назгай гэх юм уу тий жоохон юм гарч орох одоо хандлах одоо мэдрэмжийг ингээ өдөр болго мэдрэх нэг юм хандлагатай хүмүүс байгаа шүү дээ. Одоо тэгээд нэг талаас нь юм сэтгэл зүй талаас нь анзаарвал одоо иймэрхүү төрлийн хүмүүс бас жоохон ганцаардмал хүмүүс байх магадaltaй байдгаа гэдэг нэг зүйлийг би уншиж байсан бодогдоод сая энэ Hermit гэдэг үгээр харсан чинь нэг талаасаа одоо тий хэдүүлэх нь хамгийн том бас асуудал нь энэ ганцаардл бас байх магадгүй гэдэг зүйлийг одоо хэлж байна үзэр маань. Тэгэхээр юу гэсэн үг байх вэ гэхээр хэдүүлэх 9-р сарда одоо хостой хүн байх юм бол хостойгоо өөрийнхөө мэдрэмжээ, бодлоо тэ юу мэдэрч байгаа хэлээрээ гэдэг зүйлийг үзэр маань та бүхэн 9-р сартаа зөвлөж байна. Ер нь ингээд яг нэгнийгаа мэдэрч гоё хайрлаж байгаа хүмүүс байна. Гэхдээ яг ийм дотроо цаанаа энэ нэг мэдрэгдээд байгаа яг мэдрэмжүүд ингээд нөөгөөд нууцсан гэх юм уу тийм хүмүүс байна л да. Тийм болохоор энийг гоё илгэн далангой ингээд хайртай хүнтэйгээ итгээд ингээд зөв цагийг гоё өөрөө нөхцөлийг бүрдүүлээд хэлээрээ мэдрэмжээ илэрхийлээрээ. За хос хүн байсан ч гэсэн одоо найз нөхөд гэр бүлийнхэнтэй ч юм уу бас энэ мэдрэмжтэйгээ холбоотойгоор ингээ өөрийгөө гоё хуваалцаж өөрийнхөө мэдрэмжээ илэрхийлж хэлээрээ одоо энэ үлцэн 20 хоног жоохоо ингээ ганцаараад өөртөөгөө л ингээд дотроо одоо зарим зүйлс дээрээ баярлаад зарим зүйлстэй ганцаараа шаналаад ингээд байгаа юм чонгой нэгтэй мэдрэмж ингээд төрөөд байна. Тийм болохоор ийм одоо гэр бүл, найз нөхөд одоо ажлын хамт олон ч юм уу ер нь ингээ хүн чинь ингээ хамт олонтой олуулаа ингээ багаараа сүргээрээ омгороо гэдэг шиг ингээ олуулаа байхаар ч тийм нэг өйг гоё мэдрэмж байдаг шүү дээ. Тэгвэл та бүхэн маань ерөөсөө нэг энэ мэдрэмжийг хэл бүрэн дүрээ ерөөс авч чадахгүй ингээ өөрийгөө тодорхой хэмжээний тустай юм нэг хаалттай юм шиг байлгаад байгаа нь ингээ буруу байгаа болохоор энэ зүйлээ энэ 9-р сарда багтаагаад нээгээрээ гэдэг зүйлийг хэлж байна. Энэ нь одоо та бүхний мэн одоо энэ нөгөө нэг 9-ийн дотоод жил буюу 2025 онд хийж одоо нөгөө нэг дуусгах ёстой зүйлтэй мөр холбоотой бас ингээ ихний хаалхан байх магадaltaй шүү. Надад ягаад чи нэг тийм мэдрэмж цай төрсөн. Тийм болохоор бас одоо юунаас эхлэхээ мэдэхгүй байсан хүмүүс байвал өөрийгөө нээхээс л эхлэх юм байна шүү дээ төлөө. Тийм болохоор энэ дээрээ цаанхаараарай. 9-р сартаа. За тэгээ нөгөө талаас 9-р сард маань ийм хоолой нүвдөх хоолойны тийм нэг ямар нэг одоо өвчин ч юм уу эсвэл нэг тийм шинж тэмдэг илрэх хүмүүс байх магадгүй. Тийм болохоор өөрөөсөө одоо энэ хоолой амны хүндийн хоолой эрүүл мэнд дээр сайн анхаараарай. Ингээд ярьж хахад түрнээс хойш ингээд хоолой ингээд хуурай оргиод ингээд захтнаач ч юм уу нэг тэгээд байгаа юм шиг мэдрэмж ингээд төрөөд байгаа байхгүй юу? Тийм болохоор юм хоолойтой холбоотой ямар нэг эрүүл мэндийн асуудал гарч магадгүй шүү. Тийм болохоор энэ дээр анхаараарай. Одоо бас намар болоод ингээд ер нь жоохон хүүт орж байгаа болохоор доороосоо нэлийн даараа тэрнээсээ хамаарал хоолой өвдөх ч юм иймэрхүү хандлагууд гарч ирж бас магадгүй тохиолдлууд их үйж магадгүй болохоор та бүхэн одоо доороосоо дарахгүй багтуулаа уцлах гээл тиймэрхүү зүйлээсээ ингээд сайн өдөртсөнд анхаараарай. За тэгээд ингээд 9-р сарын маань одоо үлдсэн хоногуд толботой ингээд зөвлөгөө мессеж нэмэрхүү байлаа. Тэгээ бас 2025 онд багтаагаад энэ 9-ийн дотоод жилдээ багтаагаад хийж дуусгах хэвээр одоо мэдэх хэвээр ч юм уу засах хэвээр зүйлс нь бол зүйлстэй холбоотой зөвлөгөө мессеж нэмэрхүү байлаа. Тэгээ та бүхний маань хувьд одоо сайн хэлсэн зөвлөгөө мессежүүд одоо таалагдсан, зарим хүмүүст нь таарсан, зарим хүмүүст нь хэрэгтэй бас зүгээр гоё мэдээлэл байж чадсан гэдэгт найдаж байна. Тэгээ та бүхэн маань ингээд таалагдсан бол лайка дараарай, subscribe дараарай, комент илгээгээрэй. Тэгэд хувийн уншлага хийлгэх бас хүмүүс байгаа бол миний вава доор зураас таарот гэдэг Instagram хаяг руу бичээд хувийн уншлага бүх хийлгэх бүрэн боломжтой шүү. Миний хувийн уншлага нь 9-р сараас эхлээд 40,000 төгрөгийн үнэлгээтэй байгаа. Хувийн уншлага нь болохоор 2 хэсгээс бүрддэг, 1 цагийн хугацаанд хийгддэг. Эхний нэг 20 гаруй минут бол хэдүүлээ чакрагийн хөзрөөрөө 7 хүрттэй холбоотой энерги уншлага хийгддэг. Энэхүү уншлага нь бол яг 7 хүртний энергиээр дамжуулаад таны одоо эрүүл мэнд, мөнгө санхүү, хандлага, мэдрэмж гэдэгтэй ингээ холбоотой хувийн энергитэй суурилсан бас тэм зөвлөгөө мессежүүдийг өгдөг, бас нэлээд тэм хүнд хэрэгтэй мэдээллүүдийг өгч чаддаг ийм
бас гоё уншлага байгаа. Энэ уншлага бол ихний 20 гаруй минут нэгдэг. Үлдсэн 40 гаруй минут нь болохоор хэдүүл яг үндсэн одоо тараад үзрөөрөө тараад уншлага хийнэ. Энд дээр нь бол та бүхэн маань асуулт харгалзахгүй одоо 5 бол 5 10 бол 10 асуултуудыг хүснээрээ асуугаад хариултуудаа авах байдлаар ингээ уншлага хийх бүрэн боломжтой шүү. Тийм болохоор та бүхэн маань уншлага хийх бол миний Wawa дугаар зураас Wawa Tarot гэдэг одоо аккаунтыг маань Instagram-аар дагаад над руу DM-ээр бичээд цаг аваад уншлага хийлгээрээ. За тэгээ та бүхний маань одоо 9 дугаар сарын ажил амьдрал болоод энэ 9-ийн тоотой жил буюу 2025 оныг дуусгахаас өмнөх энэ ондон багтаад одоо хийх ёстой бүх зүйлс болоод ирээдүйн энэ 2025 онд нь сайн сайхан бүх зүйлүүдийг бас хүсье өрөөё. Тэгээ та бүхний маань ажил, амьдрал, эрүүл мэнд, хайр дурлал, мөнгө санхүү те бүх зүйлс нь сайн сайхан байгаасай гэж бас одоо миний зүгээс одоо хүсэж бас өрөөж байна. Тэгээ бүгдэнд нь амжилт хүсье. За сайн байцгаана уу? 3 дахь группийн маань уншлагатаа төвтэй морил. За хэдүүлэн хан сонгосон үзэр болон чулууны хувьд за чулуу нь бол ийм одоо нийл ягаан өнгөтэй дээгүүрээ ийм одоо цайвар цагаан саарлах юм уу те ийм судалтай одоо чулуу байна. За тэгээд ингээд чулуунаас маань мэдрэгдэж байгаа ингээд энергийн хувьд болохоор нэг тийм гүн бодолд ингээ автсан нэг иймэрхүү хүмүүс байж магадгүй. Одоо маш олон тийм асуудлууд өнгөрсөн одоо ирээдүйд холбоотой. Тэр үед яагаад ингэсэн юм бол, энэ үед яагаад ингэсэн юм бол, энийг яавал дээр юм бол, тэрийг яавал дээр юм бол, яагаад ингэсэн, энийг яагаад ингэсэн болоо би тэр үед ихчгүй яаваа ч юм уу гэх мэтчлээ ингээл маш их юмнууд ийм бодоол жоохон шаналаад те заримдаа ингээ жоохон гутраад ч юм уу нэг ийм хүүтэн жоохон юм хөндий гэх юм уу те тийм энергийг аягүй мэдрэгдлээ чулуунаас маань. За тэгээд үл яг хөзрөөсөө харъя яг юу болов одоо хэдүүлээ 9 дугаар сартаа юуг 9 дугаар сарын одоо энэ 2025 онд багтаагаад 9 тоотой жилдээ юу их өстой вэ гэвэл Nine of Swords гэдэг үзэр гарч ирлээ. Айц түгшүүр, стресс, шаналал энэ зүйлсүүдийг тавьж явуулах шаардлагатай. Хэдүүлэн хийх ёстой ганц л зүйл байгаа. Бүгдийн хаанууд одоо 1 2 дахь групп дээр заримд нь ингээд ийм хүмүүс нь ийм юм, ийм хүмүүс нь ийм гэдэг нэм тустай байсан бол 3 дахь группийн маань хувьд энэ одоо өнгөрсөнтэй одоо ирээдүйд холбоотой бүх айц түгшүүр, гомдол, шаналал, стрессүүдийг энэ 2025 онд багтаагаад дуусгах байхгүй болгож тавьж явуулах шаардлагатай гэсэн үг. За тэгээ би одоо чакра үзрөөсөө үнтэй холбоотой одоо юм зөвлөгөөнүүдийг авсан. За яалтчгүй хэдүүлээ 9 дугаар сард яа түрнэс 9 дугаар сар л гэдэг. Энэ 2025 онд багтааж 9 тоотой жилдээ багтаад одоо энэ релиз гэдэг үзэг гарч ирсэн байна те. Одоо энэ чинь өөр ингэ Nine of Swords бас энэ чинь 9 тоотой үзэр баггүй юу. Тэгэнгүүт ялч хэдүүл энэ зүйлийг тавьж явуулах шаардлагатай л гэсэн үг. Тийм болохоор бас чакра үзрүүр маань одоо релизгээ гараад ирлээ. Тэг ингээд ер нь одоо энийг хүзрөө ингээ харах юм бол энэ дээр юм жоохон тийм хэцүү царайтай. Энэ дээр бас жоохон гондоо. Энэ дээр бас ингээд яахаа мэдхгүй юм хоёр замын уулзвар дээр алийн сонхоо мэдхгүй. Энэ бас юм гомдолтой. Та бүхэн маань айгүй их юм стресс, гомдол тиймэрхүү зүйлс байна. Энэ зүйлсүүдийг тавьж явуулнаа. Үндэс хүрд, хоолой хүрд, үрч хүн хүрд, титэм хүрд, дөрөвөрттэй холбоотой. За суурьасаа л эхлээд засна. Одоо энэ гомдол зүйлс байгаа болвол тэр зүйлсээ бүгднийг нь одоо юунаас болоод ийм юм болоод би ийм юм хийчүү. Одоо өнгөрсөн болсон зүйл эсвэл яг одоод болоод гарсан үр дүн дээр хамаарат. Тэр зүйлсүүдээ бодоод хүлээн зөвшөөрөөд болоод өнгөрсөн гэдгийг хүлээн зөвшөөрөөд энэ зүйлээ ингээд өөрөөсөө ангижруулах хэрэгтэй. Нэг талаас зарим талаас одоо тийм сэтгэл зүйн ингээ бага насны ч юм уу трама нэг иймэрхүү зүйл байж аж магадгүй. Одоо тэр зүйлийг тавьж явуулахтай холбоотой одоо сэтгэл зүйчдэр хандах ч юм уу эсвэл өөрөө тавьж явуулах чадхаар байвал одоо өөрөө сайн ажиллах нэг иймэрхүү шаардлага хэрэгтэй байна. За нөгөө талаас энэ хоолой чакрат холбоотой дандаа юм нэг хоёр утгатай юмнууд яриад байгаа хүмүүс байж магадгүй эсвэл өөртөө ихтгэлгүй буюу тийм ч юм шиг үгүй ч юм шиг буюу одоо
чи нэг хийж чадах уу гэдээ одоо чамаас ингээд нэг чадахгүй гэдэл хариулж чадж байгаа асуудаа гэж асуулаа гэхэд хэдүүлээ болохоор би чадчих байхаа гэж одоо иймэрхүү нэг тийм чадах юм шиг үгүй юм шиг гэдэг шиг иймэрхүү одоо хариултуудыг өгч байгаа ингэж ярьж байгаа иймэрхүү хүмүүсээс байгаад байна. Тийм болохоор хэдүүлээ өөртөө юм итгэлтэй хариулах шаардлагатай. Аль нэг шийдвэрийг гаргасан байдлаар боёо. Би наадах чинь чадахгүй. Би наадах чинь хийж чаднаа. Эсвэл би сураад хийчихье. Би яг одоо чадахгүй. Сураад хийн гэвэл би хийж чадах байх. Чадна ч юм уу те. Гэх мэтчлэн хоолон чакран дээр иймэрхүү энэ сонголтууд ашиглаж буюу нэг бол чадна, нэг бол чадахгүй гэдэг энэ хоёр хариултын л нэгийг дандаа хэлдэг байх хэрэгтэй. Асуугаад хариулт өгч байгаа шиг байхад нөгөө талаас одоо тий өөрөө үзэл бодол юмнуудыг ингээ хүмүүст тайлбарлах хэрэгтэй ч яг хөө миний хувьд бол би энийг юм гоё гэж бодож байна л да. Гэтэ яг нөгөө энийг ингээ ботход мухаач юм шиг ч юм уу тий одоо ингэж бас яриад байж магадгүй. Тийм болохоор хэдүүлээ миний хувьд энэ бол амар гоё санагдсан. Тий. Тэгэл болоо. Эсвэл мухаа санагдсан. Аль нэг л баг. Боёо ингээд нөгөө нэг одоо юм гомдол юм шаналал юм юмнасаа хамаарад нөгөө нэг хэдүүлээ ингээд ярьж хэлэхдээ өөртөө ихтэй ингээд ярьж чаддгүй юмсээ маш тойруугаар өөртөө ихтэлгүй яриад байгаа юм хэлбэр байгаад байгаа болохоор энийг хэдүүлээ бас заснаа үн дээрээс анхаараарай гэдэг зүйлийг үзэн маань хэлж байна. За тэгээд хамгийн гол хэлж байгаа зүйл нь ер нь бол тэгэл энэ зүйлсүүдийг тавьж явуулах шаардлагатай. Өнгөрсөндөө холбоотой энэ гой нэг байна. Харуусал байна. Хөвөнтэй холбоотой тийм мэдрэмжүүд байна. Зарим хүмүүсийг гомдооч байсан мэдрэмж бас байна. Хинэгд муухай үгнүүд бас хэлжсэн хүмүүс байх шиг байна. Тэрэндээ одоо гомдооч юм уу те яах гэж тэр үедээ хэлвэ гэж бодчихсон хүмүүс ч юм уу. Энэ бүх зүйлүүдийг л одоо тавьж явуулна. Одоо миний бодлол иймэрхүү одоо өнгөрсөнтэй холбоотой зөвлөгөө асуудаг хүмүүст одоо хэлдэг миний зөвлөгөө юу вэ гэх юм бол хамгийн энгийнээр бол одоо гэрээ нөхцөлд бол хэдүүлээ ингээ сайхан цаас бал үзэг ч юм уу те харандаа ч юм уу бариад цаасаад сайхан тавьж агаад тухайн үетэй холбоотой бүх мэдрэмжүүдээ мэдрээд одоо төсөөлж мэднэ гэсэн үг байхгүй. Тэгээд юу ч хамаагүй тэр мэдрэмжээ илэрхийлж болох зураг байна уу үг байна уу тэр бүх зүйлийг илэрхийлж ингээд би бол зурах одоо тий илэрхийлж ингээ гаргах гадагшлуулах ийм аргыг бол хүн болгонд ер нь бол санал болгодог. Би өөрийнхөө хувьд бас энэ арга хэрэгжилж үзчихсэн. Надад бол айгүй ингээ нөгөө үр дүнтэй юм уу тий нөлөөтэй байсан болохоор одоо энэ аргыг би бас ингээд өөрийнхөө хувьд нөлөөтэйсэн болохоор хүмүүс санал болгодог байгаа. Та бүхэн маань бас тий одоо иймэрхүү хэцүү мэдрэмжтэй байгаа бол одоо тэр мэдрэмжээ гаргахын тулд гоё сайн нийлс аргыг ашиглаад үзвэл бас дэм нөлөө бас үзүүлэх байхаа гэж бодож байна. Тийм байна. Яах вэ? Ингээд мэдрэгч байгаа өөр юм нь энэ бол 25 онд дуусахгүй гэдэг мэдрэмж угаасаа байгаад байна л да. Гэхдээ одооноос үйлдэл авч хийж чадах юм бол та бүхэн маань одоо илүү хурдан ер нь бол энийг дуусгаж чаддээ шүү л гэдэг тийм мэдрэмж амар төрөөтэй. Энэ одоо хөзрүүдээс өөртөө одоо тийм нэг итгэл гэдэг зүйлээ нэмээл өгөөд тэр зүйлээ буцааж болоод өөрөө гал цагийг нэмэхтэй холбоотой байвал зүгээр санагдаад байна. За би тэгээ нэмэлтээр ямартайч чак Helen Waters-ийн үзрөөсөө бас зөвлөгөө мессеж авсан. За тэгээ хэлж байгаа зөвлөгөө нь за дахиад нөгөө релиз буюу одоо release the past бүр яг энэ дээр бол бүр ингээд өнгөрснөө тавьж явал өөрийгөө чил зөөлөн ханд move forward гэх тэ ийм юм хэлж байгаа хөө эцэн let it go шаалхал гэдэг. Тэгэл машин минь бол өнгөрсөн болоод өнгөрсөн бол өнгөрсөн. Тийм ээ. Тэрийг хэдүүлээ цаг хугацаа хэдүүлээ ухраач чадахгүй дуугаас бүгч мэдж байгаа. Тийм болохоор өнгөрснөө тавьж явах буюу болоод өнгөрсөн гэдэг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ их талаасаа одоо бас айдас гэсэн үг. Өөрийгөө хүлээн зөвшөөрч чадахгүй, өөртөө итгэж чадахгүй байгаа бас нэг хэлбэр. Тийм болохоор өөртөө жоохон зөөлөндөө за нэг нь болоод өнгөрсөн. Одоо өөрийгөө болон тэр хүнийг уучлаа ч юм уу те. Бусдаас хамаарлаа зүйлээ болвол тэгээд яг урагшаагаа хараад хөдөлмөр байна. За тэгээ нөгөө талаас хэлж байгаа зүйл нь open your heart. Яалчгүй одоо энд юм байгаа энэ дөрөв үнээс яг энэ үг л хамгийн ингэ нүдэн тусаад байна. Зүрхэн ээ хинийгэнд одоо гомдож байдаг бол гомдж байгаагаа илэрхийлж хэл. Одоо заавал тэр үнээс буцаад чи надаа гомдсон юм уу? Яана намайг уучлаарай гэдэг үг сонсохгүй намаагүй. Зүгээр л би ингээд өөрийнхөө дотор байгаа юмнуудыг гаргахыг хүсэж байна. Хайртай хүмүүстэй эсвэл тэр хэлэх ёстой хүмүүст нь ч юм уу те.
тэр нөхцлүүдийг бүрдүүлээд зүрхээ нээгээд найз нөхөд хамт олон гэр бүл ч юм уу тийм хүмүүстэй хэлмээр байгаа зүйлүүдээ хэлэх эсвэл ингээд яг дотны нууцтай юм ярьдаг одоо гой дотн найз нөхөд хүмүүс ээж аав ч юм уу те дүү мүү байдаг бол юм хүмүүстэй ярилцаж ингээд гой өөрийнхөө мэдрэмжээ ингээд илэрхийлвэл айгүй зүгээр байна хэдүүлгийнхэн хувьд гол нь яг хуу ингээд нэг хөзөрмээр болохоор аргадаад байгаа юм шиг нэг ийм зөвлөгөө өгöd байгаа байхгүй Watаж нэг ингээд үз. Чи ингээд үз. Ингүүл чамд болох нь чи туршаад үз гэдэг юм шиг дандаа нэг юм надад ингээд төрж байгаа энэ мэдрэмж нь ийм байгаад байна. Нэг талаасаа одоо та бүхэн маань ерөөсөө бүр одоо энийг засгаар бүр засаж чадах ордлого ч одоо хийж үзээгүй хүмүүст байж магадгүй. Нөгөө талаасаа бүр бараг эндээ ингээд дасцсан хүмүүс гэх юм уу те. Угасаал ийм байдаг гэдэг. Тийм бас юм бодолтой ийм хүмүүс бас байж магадгүй. Тэгээд ингээ хөзөр маань ийм нэг харагдаад байгаа юм шиг ийм нэг энерги надад мэдрүүлээд байгаа байх. За тэгээд ийм зөвлөгөөг болвол манай Хэлэнгбаатар сүзрээс минь та бүхэнд өгч байна. За тэгээд би бас нэмэлтээр одоо энэ 9-р сар маань одоо дөнгөж 3-1-ийг өнгөрж гин. Тэгээ би юу нь бол нөгөөний сарын төлөв байдалтай холбоотой ерөнхийд юм уншлага ерөөсөө хийдгүү ч гэж ингээ хийх гэхээр цаг нь ерөөсөө ингээ нэг тухайн үед нь ерөөсөө болж өгдөггүй. Тийм болохоор ингээд хийдгүү байгаа. Гэтэ одоо 9-р сар дөнгөж 3-1-ийг өнгөрсөн. Одоо цаана дахиад 3-2 буюу 20 гаруй хоног байна. Тэгээ энэ бол энэ 20 гаруй хоногт одоо шаардлагатай тийм зөвлөгөө мессежийг авч үзэх шаардлага өгмөр ингээ санагтаад тэгээд ийм нэг 3 хөзрөөр төлөөлүүлээд сая ингээд тойлоод гаргаад ирлээ. Тэгээ ерөнхий маш ингээд энгийнээр 9-р сард маань ингээд та бүхэнд одоо өгч байгаа зөвлөгөө мессеж нь 8 of Wands гэдэг хөзөр байлаа. За хэдүүлэнгийнхэн хувьд одоо 8-р сардаа дуусгаж чадаагүй орхицсон одоо тий зүйлс байгаа болвол тэр зүйлсээ 9-р сартаа багтаагаад дуусгаарай. Маш энгийн зөвлөгөө. Ийм дутуу үлдээсэн, дуусгах гад чадаагүй байгаа тийм юмнууд бол бүгдийг нь дуусгаарай гэдэг зүйл хийж байна. Тэгээд зарим зүйлс дээр нь яг юм одоо сонголт хийх гээд хийж чадаагүй 9 сар л байгаа буюу ингээд сар дамжицсан бас юмнууд байх шиг байна. Энэ дээр болол хөзөр маань юу гэж хэлж байна гэхээр одоо бусад одоо туршлагатай хүмүүс магадгүй нэг тийм ажил карьер юм уу тийм нэг сургууль мургуул ч юм уу мөнгө ч юм уу те эсвэл одоо тэ энийг авах уу тэрийг авах уу ч юм уу нэг иймэрхүү юм байж магадгүй ийм нэг туршлагатай хүнээс одоо энэтэй холбоотой нэг зөвлөгөөг таны хувьд яаж байсан бэ гэж одоо асуух. Одоо чиний хувьд яачсан бэ? Тэгээд энийг сонгоход ямар санагдсан бэ ч юм уу те яг ийм нарийн юу хий яг ийм сонголтууд их ч хүмүүс байна гэдэг мессеж энерги өрсөн мэдрэхгүй ямар тааш нэг юм сонгох гээд байна. За тэр нь бол өөр олон хүмүүсээс сонгодог сонголт бололтой. Энэ дээр ихтэй жоох ингээд сонгож чадахгүй хэрэгэлзээд байгаа энерги байна гэдэг ийм энерги мэдрэгдээд байгаа юм аа. Тэнгүүд үзэр маань болохоор илүү тэмдэг туршлагатай хүнээс ингээд асууж, лаавалж туршлагаас нь ингээд суралцаад тэгэхээр би чи энэ хүн юм чинь би энийг сонгох хэрэгтэй юм байна гэж одоо ингээд сонгуул бас зүгээрээ гэдэг зүйлийг хэлж байна. За тэгээ нөгөө талаас болохоор тийм төвийн нэрийг айгүй мэдрэгдээд байна. Ерөнхий одоо хэдүүлийн нэг бол унана, нэг бол өснө гэдэг шиг те. Та бүхэн маань өснө гэж бодвол өсгөн шүү. Унана гэж бодвол унана. За энэ нэрээ байргуул байна гэдэг нэг юм. Тэгэхгүй цаанаас л юм нэг сонин гэх юм үг ингээ орж ирлээ. Яг уу ингээд нэг мэдрэгж байгаа мэдрэмжийг ингээ харахаар яасан ч ах үг хүмүүс байгаад байгаа юм уу? Одоо ирээдүйд дээрээ ч юм уу те эсвэл одоо дээрээ одоо тэгэл энэ ажлаа хийгээд ингээд насаар явсан ч ах уу эсвэл ажиллахгүй ингээд дэвцсэн ч ах уу ч юм уу те талаасаа юм бүр ингээд юм болгоноос уйдцсан төрлийн иймэр хүмүүс байгаа те жоохоо юм те найз нөхөд хайртай хүмүүс ч юм уу те иргэн тойрондоо юм гоё хамт байхад бас тухтай ч юм уу гоё дурсамжтай хүмүүстэйг ингээд ганц хоёр хүмүүстэй гоё уулзаад гоё креатив тэг бүтээлч юм яг одоо энэ үзэртэй зураг зурж байгаа шиг ингээд зурах ч юм уу эсвэл гоё тоглоомны газарч тоглох кино үзэх уул усанд гарах агаар салхамсах ч юм уу иймэрхүү зүйлүүдийг бас хийвэл айгүй зүгээр байна бас нэг тийм энерги дагаад тэр энерги дагаад юм нэг урам зориг авах мэдрэмжүүдээс бага зэрэг юм дэм байдлаар ингээ байгаа тийм энерги байна. За тэгээд ингээ юу нь бол 9-р сард
холбоотой та бүхэнд ингээ нэг өгж байгаа зөвлөгөө мессежүүдийн хувьд бол нэг иймэрхүү байлаа. Тэгээ та бүхэнд маань 9 дугаар сартай холбоотой одоо энэ зөвлөгөө мессеж чинь таалагдсан гэдэгт итгэж байна. Мөн одоо 2025 он буюу 9 дугаар 9-ийн дотоо энэ жилдээ хийж дуусгах ёстой одоо тий зүйлтэй холбоотой одоо зөвлөгөө мессеж нь бас таалагдсан, бас зарим хүмүүст нь таарсан, заримд нь таалагдаж, заримд нь хэрэгтэй мэдээллүүд байж чадсан. Одоо тийм хүмүүс за уучлаарай энэ бүр сүүл рүү хил ам эвлэхээ байлаа. Одоо зөвлөгөө мессежүүд нь таалагдсан, мэдээлэл нь ингээд таалагдсан хүмүүсээс байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэгээ та бүхний маань одоо ингээд 9-р сар бол энэ 2025 онд нь ингээд ажил, амьдрал, гэр бүл, хайр дурлал, найз нөхөд, мөнгө санхүү, эрүүл мэнд бүх зүйл дээр нь ингээд сайн сайхан бүхнийг хүсье. Тэгээ та бүхэнд яагаад чи ингээд нэг тийм тэрвэрж болдог бол бүгдийг нь ингээд бүр амар халуун дуулаанаар тэрвэрмээр санагдчихээн. Ямар ч тач тэрвэрч чадахгүй ч гэсэн одоо ингээд тэрвэрмээр байгаа тэр нэг юм мэдрэмжийг одоо та бүхэн чатгаараа ингээд бичлэгээрээ дамжуулж өгөхийг ингээд хичээе. Тэгээд та бүхэн маань одоо миний хувийн уншлага хийхийг хүсэж байвал миний Вава доор зураас тараад тэгэд аккаунтыг одоо фоллоу хийгээд DM бичээд цагаа аваад уншлага хийх боломжтой шүү. Уншлагын маань хувьд болохоор ингээд 9-р сараас эхлээд ингээд 40 мянган төгрөгөөр уншлага хийгдэж байгаа. Уншлага нь бол 1 цагийн хугацаанд хийгддэг. Уншлага нь тэгээд 2 хэсгээс бүрддэг. Эхний хэсэг нь бол нэг 20 минут гаруй чакрагийн үзэртэй холбоотой ер нь бол энерги уншлага хийгддэг. Тухайн энерги уншлага дээр 7 хүрдэн дээр үндэслээд таны одоо аль энерги өссөн тэрнээс хамаарсан ажил амьдрал эрүүл мэнд гэдэг үүнтэй холбоотой юм зөвлөгөө мессежүүдийг өгдөг байгаа. Тэгээд энэ дээр бас нэлээд ингээ хувьтай холбоотой нэлээд олон дэлгэрэнгүй мэдээллүүд гарч ирдэг. Бас айгуу тийм сайн миний хувьд бол тийм сайн уншлага гэж бол би өөр хувьд бол боддог баг. Миний бас унших дуртай уншлагуудын нэг хийх дуртай уншлагуудын нэг байгаа. Тэгээд үлдсэн одоо нэг 40 гаруй минут нь хэдүүлээ таарад уншлага хийн. Тэн дээр нь бол та бүхэн хүссэн асуултуудаа асуугаад шаардлагатай хариултууд аваад явна. Асуултын хувьд одоо 2 асуулт, 3, 5 асуулт гэсэн тоо байхгүй. Та 40 минутанд багтаагаад 5 бол 5, 10 бол 10 асуулт асуух бүрэн боломжтой байгаа шүү. Тэгээ та бүхэн маань уншлага хийх бол миний Вава доор зураас тараад гэдэг аккаунт руу маань бичээрэй. Тэгээд бичлэгтэн таалагдсан бол лайка дараарай, subscribe дараарай, коммент хэлхээгээрэй. Тэгээ бүгдэнд нь баярлалаа. Та бүхний маань одоо ажил амьдрал бүх юмд нь сайн сайхан бүхнийг хүсье. Баярлалаа. Баяртай.